Royal Media Group-ийн Royal HD нийгэм эдийн засгийн суваг үүсгэн байгуулагдаад 4 жил боллоо. Нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндөөн гаргаж маргааш наран хүний мөр Согтуу Монголоос Саруул Монгол зэрэг нэвтрүүлгүүдээр эмзэг давхархан гэгдэх хүмүүсийн бодит амьдралыг дэлгэн харуулсан юм. Тэдний амьдралын шин замд нь хөтлөн оруулж ирээдүйдээ итгэл төгс алхах урам зоригийг нь сэргээж чадсан. Хаалганы цаана хөшигний ард хинч гадуурхагдан үлдэх ёсгүй. Royal HD нийгэм эдийн засгийн телевизийн төрөж буй нэвтрүүлэг бүрийн ард эрүүл нийгмийн тэгш тогтолцоо цэцэглэн хөгжсөөр байх нь бидний зорилго. Алс хэтийн зорилго бүрийн маань тэргүүн инээл байж хүч нэмэн урам хайрладаг үзэгч түмэндээ баярлалаа. Монголын телевизүүдийн хамгийн бодит судалгаа гаргадаг Maxima Media-гийн судалгааны дүнгээр Royal HD залуусын телевиз сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн өндөр рейтингтэй олон ангид киногоор Royal телевизийн бүтээл хөтөж олон ангид уран сайхны кино. Хамгийн олон үзэгчтэй киногоор Турк улсын Global Agency агентлагийн албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн Авга 100 уран сайхны кино. Монголын телевизүүдийн хамгийн өндөр рейтингтэй олон ангид киногоор Тэмцэл Солонгосын телевизийн олон ангид уран сайхны кино шалгараад байна. 2015 он гарсаар нийгэм улс төрийн хамгийн өндөр рейтингтэй хөтөлбөрийн тэргүүн үгнээнд нийгэмд урилгагүй зочин нэвтрүүлэг. Монгол орны 21 аймаг 360 гаруй сумдаар аялж сумандаа сайхан амьдрахыг уриалсан сумандаа сайхан амьдрий зорилтод нэвтрүүлэг хамгийн өндөр рейтингтэй нийгэм улс төрийн хөтөлбөрийн тэргүүн игнэндх байр сууриа одоо ч хадгалсан хэвээр байна. Нийгэм улс төр цаг үеийн байдлын бодит тусгал байж үзэгч түмнийхэн хуулийн боловсролд хөрөнгө оруулан шууд хүрдэг ТV өмгөөлөгч нэвтрүүлэг хамгийн олон үзэгчтэй нийгэм улс төрийн нэвтрүүлгээр тус шалгараад байна. Royal HD телевиз бүтэн өдрийн телевиз үзэлтийн рейтингээр болон оргил цагийн телевиз үзэлтийн судалгаагаар тэргүүлэгч байр сууриа хадгалж байна. Үзэгч та бүхэнтэйгээ хамтдаа байж сонирхол таашаалт тань нийцүүлэн шинэлэг нэвтрүүлгүүдийг санаачлан хийх ажлын хүрээнд өнөөдөр сонин Зинда Media Group-тэй хамтран хинэн хинбэ зорилттой төслийг эхэллээ. Төр барих эрхэм түшээгээ танихад туслах хөтөж болсон хинэн хинбэ төсөл шудраг үнэн нийгмийн тогтолцооны төлөө тантай хамт. Монголын хамгийн оюунлаг, хамгийн өндөр шагналын сантай Супер студент тэтгэлэгт хөтөлбөр. Энэ жил 5 дахь удаага Royal телевизийн дэлгэцээр хүрнэ. Өдгөө 40 харан оюутныг гадаадын улс орнуудад 100% тэтгэлгээр суралцуулж байгаа Супер студент нэвтрүүлэг тун утгагүй дахин жирийн айлын хичээл зүтгэлтэй охид хөвгүүдийг эрдмийн замд нь мордуулна. Үндэсний маркетинг төсөл хөтөлбөр, бизнес менежментийн чиглэлээр шинийг санаачлагч, зах зээлийн шуурганд төөрөлгүй урагшлах, шилдэг менежер шалгаруулах шоу нэвтрүүлэг, оюунлаг залуусын хөгжих, өөрийгөө таниулах талбар болох үндэсний маркетинг төсөл хөтөлбөр 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Амжилт бүхнийг хуваалцсан алдаа оноог минь дүүнэн хэлэлцэж Royal телевизтэйгээ хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа.